Hi guys. No. Oh you know гэж. Ажлаа тараад явж гэж гэрээ гадаа ирсэн. Тэгээд нөгөө надаа Lamores юм явуулсан гэд хэлсэн байхгүй юу. Тэгс чинь би тэр пакэж 2 өдөр хайгаад олохгүй. Тэг бүр гайхаад тэгсэн чинь манай хажуудлын айлд үлдээсэн. Андуураад тэг манай хажуудлын айл пакэж чи авсан шүү гэд хэлээд. Тэгээд надад юм бүрэн пакэж ирсэн. Надтай бүрэн холбогдоод тэгээд яг одоо гэртээ одоо хонцоо одоо өгөө хом яг ямар хөө бүтээгдэхүүнүүд сонирхож юм гээд окей гэд асуугаад тэгээд одоо би бүр тэсгүй амар тэсгүй байна. За ийм хөөрхөн хайрцагтай амар тийм зүгээр л ингийн шиппинг хайрцаг. Тэгээд ийм 4 бүтээгдэхүүн байна дотор нь. Тэгээд миний арьсны асуудал болохоор сайн надад амар их ингээд гормонол батга гарсан. Тэгээд тэрний дараа ингээд амар сорвчсан. Тийм. Тэгээд манай чуугийн арьс, хүүхдүүдийн арьс амар үй манай энэ үйлээд зөри орой одоохон. Амар хуурашаад идэг байхгүй юу? Тэгээд тийм болохоор би тэр асуудлуудаа хэлсэн чинь надад ийм амар хөөрхөн бэлгнүүд явуулсан байна. Энэ одоо манай 2 хүүхдэд зориулсан тос байна. Lamore ингээ манай найз хүүхдтэй ингээд Америкт байдаг мөртлөө Lamore-ийн тоснуудыг хэрэглэдэг гэсэн. Тэгээд ээж автаа Монгол руу захиад юм уу эсвэл Америкт бас салбар нь байд юм билээ. Онлайнаар захиад авчиж болдог. Тэгээд хэрэглэдэг гэсэн. Тэр тосны айгуул энэ ах юм шиг байна. За энэ sensitive skin гэх хүний биений тос. Өөрийн шинхэн биений тос байна. Имзэг арьсны биеийн шингэн тос гинэ. Бүр амар тийм органик үнэрч. Их тийм гоё минт гаг юм уу тийм юу гэдэг. Би ингэ нөө essential oil-нуудад тэр шиг үнэрч байна. Би чигшүүлдэг гэсэн. Өдөр хүүхдүүдтэй нэг зөвхөн өгнө. Do you want this? No. Do you want this? No. No? Яагаад? Зэнэн болохоор ингэж онгоолох юм шиг байна. За. Flaxseed oil. Майлан ойл. Майлангийн тос. Бүх арьсан зориулсан. Оо энэ бүр яг майлан гончтой чинь. Одоо тийм үнэр нэмээгүй яг бүр ингээд органикаар юм шиг үнэртэй шин. Нэг юм амар таатай тийм үнэртэй ус юмсны бол үнэр биш. Гэтэ энэ хэрэгтэй. Ой. За дэрэг камер. Аунад ирж байгаа. За дараачихын ийм rose hip гэдэг нохоо хушуутай нүүрний тос гинэ. Ихийг шиг ер нь бүх тоснууд нь ингээд бүр яг органик үнээр байна. Би одоо ийм амар шинхэн тос хэрглэж эхэлж байгаа. Буйнаа надад нэг ийм амар тийм шинхэн ингээд ус тосноо хэлсэн тийм тос өгсөн. Би тэрийг хэрэглэнгүүт амар ингээд арсан шингээд амар гоё байгаа нь ингээ мэдрэгдээд байгаа хгүй юу. Би та нарт тэрийг харуулсан заяа. Тэг би одоо энэ тоснуудыг хэрэглэнэ. Тэгээд чуугийн арьсан амар хуурашаад байдаг болохоор чуугид бас юу яа хэрэглүүлнэ. Тэгээд пакэж одоо давзуур амар хаппи болчихлоо. Oh my god. Тэгээд одоо орой гэртээ. Би өнөөдөр маргааш жоохон их ажилтай байсан. Тэгээд маргааш бас жоохон их ажил байгаа. Тэрийг юу яад юм лөө. Гэртээ өнөөдөр жоохон сууя гэж бодсон. Тэгээд одоо орж галс нэг хоол хийж идчих юм үүтэй хэдүүлээ. Үгүй заяа.
За гэртээ өрөөцөө. Бид гурав гэртээ ирлээ. Yellow and дууссан биш. There's only green. Oh, yeah. Oh. Do you want this? Oh, yellow and дууссан миний ахаа. Oh, no green one. Тэт яах юм бэ тэгээд. Самка green. You? You want this? No. What do you want? Нягач тэр хаалгаач та. Uh-oh. Гараа болгоомжтой. Тэгэхээр юм яах вэ? You want this? No green. Yellow and дууссан шүү дээ. Дууссан шүү дээ. Тэг яах юм? Оган. Оо за. Нэг shoes off. Талаараа. Оо чи заримдаа ингэж тавихтай явах тий муухай газар. Орч ирээ шууд готлоо тайлдаг. Эмэр хөөрхөн. За good job. Баба гажи тавьждیں۔ Да. За go up. Манайх нөгөө авсан тойлоо харуулсан мэлүү? Ийм тойл. Жоо холоос харгалтай. Ийм тойл. Танка, эхлээ wash hands. Wash hands, okay? Тэгээд ааш. Wash hands, тэгээд ааш cream. Oh, your turn. Good job. So good. Okay. Нэг хүн манай хоёрыг амар их зарим гэдт юм аа. Сахарын хэрэглэнээс амар их юм бэ. Жимсээс амар гэдт юм аа. Хичээсэн. Угаасаа манай хоёрын иддэг амтт нь зарим. Тэгээд ерөнхийдөө чихэр мэхэр яг угуул иддэг. Гэтээ бараг өгдөхгүй. Тэгээд жимснээсээ Йоо за бэж. Юу юм бэ? Он за. Йоо статмент ч юм. За одан шүү. За no more, okay? Baby shark. За, чи sit there. Sit on the table. Чөөр тийшээ явахгүй шүү. Нэг идэд дуусаад тэгээд явна шүү, за? Okay. Okay, good job. Хэнда baby shark тавьж өгнө. Эндигийн мөрөн зарим гэддэг хөөдөө. Юутэй хөргийтэй. Нүнэш хөргийё. Одоо чөгийн ажилласаа бас ирж байгаа. Тэгээд би төрүүлж ирчлээ. Одоо би хоол хийх ёстой. Яг ямар хоол хийх юм мэдэхгүй байна. Тэгээд чөгийн болохоор тийм стейк манай дагаахгүй хөлтөө. Тэгээд тэрийг гисгэх гэж бас хөрхөн цаг орчт юм аа. Яг ингээ өглөөнөөс өөрөөр нь гисгэхгүй пэйжэнд тэгэхээр стейк жоохон муухай байдаг. Тэгэхээр би бас мэдхгүй байна. Юу хийд юм блэ? Би жоохон жор хараад байгаа интернетээс. Надад өсөөдрийн мэд хүргэсэн. Тэгээд намайг гошуу өөртөө ихтэй бэ энэ гэсэн. Хүмүүс баярлаа. Би тэгтээ өөрийгөө уусаад харгалцсан байгааг уусаа л мэдж байгаа. Тэгтээ тэгэл намайг гоёор хэлж аваад баярлаа. Би одоо тэгээд удахгүй цаг нь болохлээр би туурчихнаа. Угаасаа одоо ингээд хувцас мувцс өмсөд хүртэл амар хэцүү болоод байсан хувцснууд маань ингээд амар бариад тэг би тийм амар байсан хувцсанд угаасаа дуртай хүн байхгүй л байх. Надад бүр амар ингээд бүр ингээд уур хөдлөөд идэг байхгүй юу юм тийм бариу хувцс өмсөхлээр. Тэгээд
Нэрээ ээжүүдэд би одоо Америк ээжүүдийн группээс тэгээд Америк онлайнаас тийм юм үзээд юу гэхэлэр одоо ингээд жоохон хоолн дурггүй тэгээд ааш зан нь яахгүй жоохон тогтургүй ч юм уу эсвэл ливэн бүр хилд ороогүй байгаа хүүхдүүд юутай байдаг гэд одоо ингээд айгүй хордсон байдаг гинэ. Тэгээд бага хта одоо ингээд ууж идэж хэрглэж байгаа юмдууд нь амар их тийм төмрийн агуулмжтай гэд бүр металлын одоо тийм багсаг агуулмжтай тийм юмуд амар их байдаг. Even хүүхдийн тэр формула энтерт ч ихэнх тиймэрхүү юм байдаг. Тэгээд тэрнээс олж айгүй их хорддог гинэ хүүхэд. Тэнгүүд нь тэр хорн ингээ гадагшлахгүй байхлаар хүүхдийн ингээд хөгжил янз бүрийн юмд амар их нөлөөлдөг гинэ. Тэгээд ээжнэр болохлээрээ Epsom salt тэгээд тэр магнезиум тэр Epsom salt чинь магнит юм л гэхдээ magnesium flakes гэд бас нэг юмтай бейкинг содаа тэгээд нэг юм шавар ингээд холиод хүүхдүүдэд усанд оруулаад байнанд ингээд суулгаад тэнгууд айгүй их ингээд хүүхдийн биений хорон гатагшилдаг гинэ. Тэгээд би амар их нэг хортой юу одоо тэр нь муу юу гэж зөндөө хайсан чинь тийм юм бол нэг гарч ирээгүй. Харин ч хүүхдүүд нь баг ингээд хилд орсон гэж амар гараад исэн. Тэгээд манай хүү одоохонд юм ярьж эхлэх байгаа. Та нар анзарч ивэл тэгээд бид хоёр тэгээд биенийх нь тэр муу зүйлсүүдийг за хилд орох албагүй зүгээр ингээд хоёр хүүхдийгээ ингээд тийм детокс гэх юм уу да хийхээр тэр зүгээр энгийн давс маус тэдний захиалсан байгаа өнөөдөр ирж байгаа. Тэгээд 7 хоногт 3 давс нь оруулна гэсэн. Одоо байнанд ингээд суулгах нь заавал гэж угааж барих албагүй зүгээр байнанд суулгаад ингээд like тэр биеинд байгаа бүх муу зүйлс нь тэр давсаар ингээд хөөгдөж гардаг гэд. Тэгээд та нар ч гэсэн хэрвээ сонирхолтой юм уу эсвэл ингээд хэрэгтэй юм шиг санагдчихвэл Google-ээс хайгаад үзээрэй. Тэгээд Google дээр угаасаа бүх юм тодорхой байж байгаа. Тэгээд TikTok дээр ээжнүүд ч гэсэн ингээд хийсэн юмнуудаа харуулад техник бичлэгийн комментэн дээр ерөөсөө тийм сүрэг юм байхгүй. Яаж ч хүүхдэд тийм харшлах юм байхгүй. Гол нь 7 хоногтаа 3-аас илүү удаа биш, 1 удаа оруулахдаа 20 минутаас илүү биш хүүхдэд суулгах хэрэгтэй юм билээ. Тэгээд би бас туршаа тэрийнхаа талаар хэлнэ та нарт. You finish eating? Тэ яадаг үлээ? Энийг хураахгүй мó? Хураа миний охин. Put in the sink. Over there, good job. Бодож тактиртай ихэр боллоо. Манайд угаасаа хүмүүс юунаас өөр олигтой байгаа алга. Одоо манай сайхан нөхөр ирж байна. Ажилласаа. Hi. You're right. Манай нөхөр ирээд надад шингээ алгаж өгч юм. Тактиртай бол хамгийн амархан хоол. Одоо ингээд саунд дотроо дахиад хүмүүс луунга хийгээд дээрээс сонги хийгээд тэгээд гүчүү жоохон сой соус хэлсэн ч ихтэйгэл тэгэл буцалгаад болов. Тэ? Хамгийн гоё хоол. Хамгийн хурдан хоол. Яаж хат тэ. Тийм үү? Саруулын хамгийн саруул амар гоё хоол хамгийн гоё хийдэг л тэ. Tactorito is up there. It's up. Хоёр хүүхэдтэй будаа урах хийж юм. Манай амар тийм гоё өсөн тоонтой будаа урах гэдэг юм байхгүй юу? Тэгээд тэрийг амар сансан юм сая. Ингээд ажилласаа ирээд яхаа амар гоё дээ. Юу? Хоёр талаас ирээд уулзав. Яа. За ингээл манай хоёр байшингийн 180 градус эргүүлчихдэг те. Oh my god. Одоо орой саруулт хоёр цэвэрлэн унтахаас өмнө. Тэгэл маргааш ажиллах ингээл.
Дэлб. Саруул бас гэртээ бас ийм зураг нэмж авсан. Margarita cocktail. Саруулын хамгийн дуртай коктейл. The classic Mexican margarita. Тэр нэмэр тако мако идэх висаар нөгөө можигийн тоглолт, right? Ни хийсэн луунтай буддаг. Хатад чинь цамгүй жоохон дургүй байна. Цагаан будаатай болоо байцээ. Жог өнгөний ялгаа байна. Их. Нэг Amazon-ы package ирсэн. Same Epsom salt. Magnesium. Collagen. Цаг тавьсан одоо 10 минут болсон. Дахиад нэг 10 минут болгоод гарна. Яа. Киш. Киш. Шахамнараа. Нөгөө гурвч онцсон. Бисаа гэрэмслээ. Та шаарнуудын яг хагалж чадахгүй. Morning guys. Hold the camera. Camera авч. Hold it. Okay, ажилласаа орж ирээд бид дөрөв холоо идэх чинь. Өнөөдөр чи хориодсон ягаад гэсэн чинь ажиллаа тараа дэлгүүр ороод тэгээд ирсэн. Давс юмуд харуулъя. Өнөөдөр солонгос дэлгүүр орсон. Тэгээд ийм хүнснүүд авсан. За ийм spicy pork belly авсан. Ийм чиуг авсан. Тэгээд ийм the beef авсан. Then fish cake. За тэгэнгүүтээ би ингээд нэг багц гомоо авч яхаар зүгээр ингээд өөр төрлийн гомонгуудаас авсан. Тэгээ маколиен, chicken gyoza, цэлцэгнүүр хүүхдэд аавна гэсэн кимчи, ингээ ороож идэх юмнууд, panko. Тэгээд чинжүү энэ гураар би кимчи хийж байгаа. Тэгээд ийм хөлтөөсөн кимбаб байсан. Тэгээ ийм сосиск гэсэн. Сосиск юм уу, fish cake юм уу? Fish cake гэж байна. Энийг би хүүхдүүдэд шарж өгвөл зүгээр л гэж батсан. Тэгээ сармис, тэгээ минтний навч. Тэгээд энийг ийм соусаар амтлаад. Тэгээ ийм чинжүү, ийм гоймонгууд, тийм ах. Бид нэр ийм навч аваад энүүгээр ороож идэж байгаа. Үхрийн мах хоёр хүүхдэд шарж. Макколи. It's like одоо наадмаар ингээд Чикагод айраг орж ирээгүй. So манайхан нөгөө макколи авч байгаарэ. Бараг төстэй. Тэгээ буданых. Будан яа тэгээд it's kind of the same taste. Тэгээ энэ жил одоо манайхаар бол ямар ч айраг орж ирээгүй. So банд оруулна. Тэгээ би кимчи дарна. Тэгээ амар ядраад байна. Би өчтөр ядж чаад. Окей. Өчтөр ядж чаад амар оройд ч унтсан. Надад ажил дээр хийх нэг хэдийн юмнууд байсан байхгүй юу. Тэгээ би яг цагтаа амжихгүйсэн болохоор өчтөрөө явж суугаад. Тэгээд энэ драм дээр чинь би одоо ингэ бүр мандраад ингэ нүд
эргэлдээд байна. common. Тэгээд гол нь нөгөө өдөрт амар ингээд хол машин барьдаг. Нэг талдаа бараг цогтолч хүн цаг те. Бариад буцахтаа цаг 2 цаг ингээд янгот ингээд нэг төгжээтэй жисэн төгжээгүйч гэсэн ер нь амар нэг тийм ядардаг. Тэгээд амар ядарч чинь хөл мөл ингээд амар сонио болчихсон нэг ингээд ёо гэл. Тийм байна да хүнээсээ. Бид хоёр кимчигээ хийж гин. Чөгийн надад тусалж гин. Би сая ингээд кимчинийхэн соусыг зуурчихсан. Би энэ кактугийн нэг кимчи хийсэн. Манай ээжийн бүр хамгийн дуртай кимчи. Тэгээ энийг ингээд дулаан газар нэг ганц өдөр эсэлтүүлнэ. Ингээд бараг ихэнх байцаа нэг юм шилжижсэн болсон. Давстай усан цайгаад бараг яад ус. Тэний соустай хойлол бас яг адилхан нэг өдөр дулаан газар тавина. Манай хүнсний бэлэд дуусчих. Тэр гараа ууж байгаа. Ямх юм. That was disgusting. It's like I'm eating some Indian food. Good? Эсвэл гоё шорно. Би жинхэнэ оппа байж та. Манай солонгос үздэг. Манай үзэгчид жинхэнэ оппа байж та чуугийн. Чуугийн оппа. Яг ингээд 2 сав кимчи хийчлээ. За өнөөдөр солонгосоор амьсгалдаг өдөр байна. Тэгээ нөгөө одоо нөгөө ойрын хугацаанд нэг наадамаад ингээ хуушур муушур идээл хорхон морхон идээл л та амар юм болно. Жохон лайт хоол бас бэлдэж байна. Бас хуушуртай кимчи бас гоё амтдаг баг. You guys should try it. Alright. Тэгээд thanks for watching us. We try. Тэгээд би яг бид хоёрын амьдралыг харуулдаг. So тэгэл та нар сонирхолтой байлгүй let's good. Yeah. Like, comment, subscribe. Peace. Bye.